иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа нийт одоо эрүүл мэндийн салбарын ажилтан албан агчид нийслэлийн иргэдийн өмнөөс чийсгчлийн талархлаа илэрхийлье. За мөн өнөөдөр бас одоо орон сууцныхаа өргөө гэрийнхаа түлхүүрийг гардаж авж байгаа энэ салбарын 400 гаруй ажилтан албан агчид бас одоо баяр хүргэж эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё гэж. Нийслэл бол анх удаа бас нийслэлийн ипотекийн корпорацийг байгуул засгийн газрын бодлого нийслэлийн бодлогоор зах зээл дээр байгаа бэлэн орон сууцыг худалдаа авч үнэт цаас гаргаж иргэдэд орон сууцчлуулах хөтөлбөрийг тэр дундаа түрээслээд өмчлөх энэ орон сууцны хөтөлбөрөөр эрчимтэй явуулж байгаа ажлын нэг жишээ нь энэ. Тэгээд одоо ойрын хугацаанд бас олон 10,000 орон сууцыг барьж иргэдэд зөвхөн одоо зах зээл нийлүүлэх биш түрээслээд өмчлөдөг хэлбэрээр энэ орон сууцны хөтөлбөрөөр улам өргөн хүрээнд явуулах ажлуудаа эрчимжүүлнэ. Санхүүжилтийн асуудлыг шийдэгдсэн байж байгаа аж ахуй нэгжүүдэд дэмжиж байна. Ажлын байрыг бий болгож байна. Дээрээс нь орон сууцнд орох ёстой иргэдэд дөрвөн шуурхай оруулах боломжийг бүрдүүлж байгаа гэх тал бүрийн ач холбогдолтой ийм сайхан одоо төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа тийм. Мэдээж хэрэг одоо шинэ коронавирустай голон тэмцэж байгаа хүмүүс нь манай бол гарцаа байхгүй манай эрүүл мэндийн салбарын. Тэгтээ бид зөвхөн өөрсдийгөө дүүлгэж болохгүй. Төр түмэн маань байна. Ард иргэд маань байна. Аж ахуй нэгж байна. Тэр дундаа бидэнтэй хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаа цагдаа, тагнуул, онцгой, хил хамгаалах, хөлийн мэрэгжлийн хялт өөр зүйл байх уу? Олон байгууллага байгаа. Ямар ч байсан 10 байгууллага байгаа. Улсын их хурлын отгон чуулганаар COVID-19-тэй тэмцэх тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төрийн жинхэнэ албан хаагч төрийн үйлчилгээний ажилтнуудыг нэн хөнгөлтөө нөхцлөөр орон сууцчлуулах асуудал орсон. Өөрөөр хэлэх юм бол түрээслээд өмчлөх энэ боломжийн дийлэнхийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад олгоё гэдэг ийм шийдвэр гарсан гэдгийг та бүхэндээ хэлэхэд сайхан байна. Яг энэ COVID-19 коронавирустэй холбоотой яг энэ эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад бол энэ эхний 1000 орон сууцыг өгч байгаа. Үүнээс цаашаа бол ер нь иргэдрүүгөө чиглээд байна. За яагаад эхлээд энэ 1000 руу чиглэж байгаа гэхээр мэдээж одоо энэ цар тахал хүнд хэцүү үед яг энэ хамгийн энэ эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа энэ төрийн албан хаагчтай бол засгийн газраас бас дэмжих зорилготойгоор энэ арга хэмжээг явуулж байна. Тэгэхээр одоо иргэд маань бол одоо мэддэг болсон. Өнгөрсөн жил бид нар 2019 онд түрээслээд өмчлөх гэдэг орон сууцны эхний хэлбэрийг бид нар одоо явуулж эхэлсэн. За өнөөдөр бол одоо ингээд 1000 төрийн албан хаагч ингэж яг энэ COVID-19 дээр ажиллаж байгаа, коронавирус дээр ажиллаж байгаа эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчид хамрагдаж байгаагаар онцлог байна. Одоо энэ цар тахлын хүрээнд түрээслээд өмчлөх ийм алтан боломж олдсонд бол би маш их баяртай байна. Ингээд эмнэлгийн удирдлага, эрүүл мэндийн сайд саран гэрэл болон манай эмнэлгийн удирдлагын төмөр очир даргатай ууш судлалын тасгийн хамт олондоо би баярлаж байна. Ингээд баг хамт олон нийт удирдлагуудтай болон цаашдаа ажилтны амжилт амьдралд сайн сайхныг хүсье байна. Ам бол одоо 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Тэгээ төрөөсийн байранд амьдарч байсан. Одоогоор л өнөөдөр одоо хэлэхээр мэдхүйд сайхан сэтгэлтэй бүр эмнэлгийн эмч зөвлөгч нартай эрүүл мэндийн яамны сайд энэ усаас ийм сайхан шийдвэр гарсанд маш сэтгэл өндөр хангалуун. Үгээр хэлхийн аргагүй сайхан өдөр байна. Энэ үеийн үдшилтэд бүхний дугаар эхлүүлж байгаас одоо амьдралтанд авах яг наадтай хийгээд баяртай өдөр. Тэдний ариутгч Брюсселийн зол заяа. Сөвлөгч Бамбайгийн оюун эрдэнэ. Энэчэн намшрын оюун эрдэнэ. Ман ирээгүй хүмүүсийн өмнөөс авч байгаа юм биш үү? Энэ биш шүү. оюун чимэг гадар хүчин судлалын үндэсний төвийн арга зүйч зохиолын хүчин судлалын үндэсний төвийн эмч эмнэлгийн дэд мэргэжилт дээлбэрлэгчлэн яг энэ цаг үед бид нар зоонцын хүчин судлалын үндэсний төвийн эрх хүмүүдэд бас энэ батламжийг гардуулж байна. Манайх эмчилгийн дэд мэргэжилтэн надагүйн багийн хатан болдын ариун болд энэ хоёрын төлөвлөсөн хүмүүдийг гардуулж байгаа. Харин одоо самда пэрэлэг жандар далтай ганц шинэг
Дэлгэр самбугийн намыг ирдэн Батын од гэрэлэн Синхуан